Байцгаана уу? Та бүхэнд энэ гайхалтай өдрийн мэндийг хүргэе. Чам бас энэ өдрийн мэндийг хүргэе те. Маш их баярлалаа. За бид та бүхэнд NCD Group-ийн хөгжүүлж буй Casa Da Vinci төслийг танилцуулах гэж байна. Олон зууны туршид хүн төрөлхтний гайхуулж байгаа Итали архитектурын гайхалтай шийдлийг Монгол орны цаг уурын онцлог, Монгол хүний соёлын онцлог тааруулан хөгжүүлж шийдлийг олсон Casa Da Vinci төсөл та бидний нүдний өмнө яг одоо харагдаж байна. Энэ гайхалтай төслийг өнөөдөр үзэж сонирхол сонголтоо хийх гэж байгаа нэгэн гэр бүл бид бүхэн дээр зочин болж ирж байгаа. Тэгэхээр хэн гэдэг хүмүүс ирсэн бэлээ? Гэрийн эзэгтэй алтан тариа, харин гэрийн эзэн бол үнэн мөрөн гэдэг залуу хас байгаа. За энэ цаг үеийн үнэхээр гайхалтай амжилттай яваа шинэ залуу гэр бүлээ бүгдээрээ хамтдаа угтаалцгаая. Автомер. За сайн байна уу? Casa Da Vinci төсөл бүгдийг баярлалаа өгч байна. За сайн байна уу? За автомер ороо. Доктор интерьерээс нэхлээр танилццгаая. Та хоёрт маань үнэхээр гайхалтай сайхан Итали архитектур интерьерийг та бүхэнд танилцуулнаа. За бид хэд одоо A байшин буюу нийт 451 м2 талбайтай байшин бид хэд одоо орж ирсэн зогсож байна. Та хоёр маань хүүхэдтэй юу? Хүүхэдгүй байгаа юу? Хүүхэдтэй манайх 4 хүүхэдтэй. Оо 4 хүүхэдтэй. Хүү охин аль нь? Дөрүлээ хүү. Тэгээ би дөнгөсөө орж ирэнгүүтлээ хаашаа шууд хөл өмг тоглож болох бол гэж хараад байжлаа. Харин яг тийм шүү дээ. Хэний хаалга хаана байна гэл. Тэгэхээр энэ бол зочны өрөө гэж бас болно. Эсвэл гэрүүлийн өрөө гэж байж болно, тийм ээ. За тэгэхээр нэг зүйл ажиглагдаж байна. Одоо шил хоёулыг артлын энэ хоолны ширээтэй хэсгийн өрөө, энэ зочны өрөө хоёр маань шалны төвчн өөр байгаа. Тийм ээ. Ингэснээр юу гэсэн үг гэхээр мэдээж бие биенээсээ тодорхой хэмжээс тусгаарлагдаж байгаа. Тусгаарлагдсан мөртлөө хоорондоо бас амьд харилцаа тасрахгүй байгаа. Тэгэхээр гадаа хаалга маань яг энэ иш ойрхон байгаа шүү дээ. Эндээс оржсэн зочинтойгоо бас шууд харилцаж болно. Гэхдээ гаднаас оржсэн зочин шууд бидний гэр бүлийн идэвхтэй амьдралыг бас толдож хараад байхгүй. Яг энэ төлөвлөлт яг бас зөв хийгдсэн юм шиг санагдаж байна л да. Яг тэгэхээр шууд орж ирээд дахиад нэг давхар хаалгатай тусгаарлалттай тэгээ ингээд том өрн байж байгаа нь ер нь бол их зүгээр санагдаж. За бас нэг гоё шин юм байгаа. Энд юу нэхэр одоо энэ гэрлийн удирдлага маань өөр дээрээ санамжтай. За мөн бас энэ өрөөний хөшигнүүд бүгдээрээс автомат удирдлагатай. За энд байгаа энэ контрол дөрв буюу энэ одоо мониторингийн систем бол гэрийн тань, гэрэл, хөшиг одоо бүхэл зүйлийг энэ дээр одоо удирдна гэсэн үг. Одоо танаа 4 настай хөгч хурж үрээд өөрийнхөө хүснээр хөшгөө удирдах болно гэсэн үг. За тийм жишээлбэл янз-янзаар дараа тоглоод байх юм. За ингээд relax модон дээр тавингууд гэрэл унтраад яг энэ үндсэн том гэрэл мөр унтраад том ерөнхий хөшиг маань хаагдаад ингээд 50 байдал үүсчихэж байгаа. За өглөө хүүчин эрт босдог байж таарна. Манай 3-4 настангууд энэ эрт босдог да Тийм шүү. Бид нарыг хамгийн түрүүнд сэрээдэг хөө. Тийм түрүүл босч хурж ирээд ерөөсөө энэ конофон дээр дарахад хангалттай. Өөрөө онгооч нь ингээд шинэ өглөөг аз жаргалтайгаар багтнаа л гэсэн. NCD Group-ийн хэрэгжүүлсэн төслүүдийг хамгийн сайн мэдэх үнэнч харилцагчдын нэг Олимпийн аврах төвшин баяр өөрийн сэтгэлээсээ хуваалцж байна. Итали архитектор. Ер нь Италиуд ер нь хүн төрөлхтний хамгийн анхны том сүүшний төсвийг явуулсан. Урлагийн барилгын бүхэл түүхүүд
эхлэн дандаа Италитай, өрнөл нь Италитай, өнөөдрийн хөгжсөн Италитай хамтдаг. Хүмүүс ажилласаа стресстэй байна гэдэг энэ бол гэр орны бас орчин нөхцөл маш их чухал. Спортоор хичээллэх талбай, гадаа орчин чөлөөтэй алхах, хүүхдүүд маань ч гэсэн гадаа чөлөөтэй орчин тоглож наадаж чад орж ирсэн бол гэртээ тавтахтай сууна. Өдөржин дөрүүлж хаан ташаатай байж ирсэн үгүй ямар хүндэл ямар гарах нь тодорхой. Тэгвэл Касадавинчи ерөөсө бүх асуудлыг нэг дор шийдсэн байгаа. За мөн дээрээс нь Монгол өөрөө эрсдэл суур амьсгалтай хуурашилт ихтэй байдаг тийм ээ. Тэгвэл Касадавинчигийн энэ хэлбэр газар дотор хиймэл нуур цөөрөм байгуулагдсан агаар үргэж чигшэлтэй байна гэсэн. За өндөрлөг цэг дээр байгаа харьцангуй. River Garden тунд өөр амьдардаг мөн маркетингийнхэнтэй хамтарч одоо хүмүүст ярихад бол реклам болон энэ дээр бол нүүр бардан байдаг. Яагаад вэ гэхээр рекламж байгаагаас маань илүү одоо энэ нөхцөл байдлыг энэ тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлсэн нийт газар талбайнхаа одоо 30% дээр барилга боломжоор бусад 70% нь ногоон байгууламж болгодог. Тийм ч учраас өнөөдөр энэ Касадавинчиг би бас одоо сурчилж хүмүүст хүргэж байгаадаа бас сэтгэл багтан байна. Яг одоо ихээр эднийх маань хоёр дахь энэ төсөлтөө бол илүү их өмнөхөөсөө илүү төгсөрсөн бахаа гэж бодож байна. За баярлалаа. Таны гэр бүл сайн сайхныг хүсье. Эрүүл мэндийг хүсье. Өөр хүмүүст нь эрүүл сайхан өссөн байж болтугай. За ээжнийх амжилт хүсье. Баярлалаа. Энэ шатны хэсэгтээ цонхтой бас их гоё юм а тий. Байгалийн гэрэл тусаад. Аль онцлог нэрээс эхлэх зүгээр юм. Ягаад тэгэхээр энэ хоёрдугаар давхар манд ирж ирэл онцлог нэр. Тийм байна. Хамгийн том мастер бедрум руу орох уу? Мастер онцлогны өрөөр тий. Гоё том цонхтой. Том цонхнуудтай хамгийн гол тий. Тийм. Надад энэ цонхнууд их таалагдж байна. Эндээ бас балконтай гоё юм байна. За цонхоороо харж болно. Тийм байна. Энд ч нэ бас террастай байх шиг шүү. Яг өнөө. Хангалттай сайхан террастай байгаа. Террас нь бүр ингээд тойрчиж байна уу? Тойрчиж байгаа. Ингээ бүтэн ингээ тойроо явчихж байгаа. За хамгийн сайхан view нь юу гэхээр ерөөсөө ингээл цонхоороо ингээл харахад нөгөө сайхан уулсаа хараад байна. Магадгүй нэг амралтын газар байгаа аз байгаа юм шиг те. Их гоё юм тайван юм байгальтайгаа ойрхон мэдрэмж авч байгаа. Тийм ээ. За дээрээс нь хамгийн гоё юм юу гэхээр мастер унлахны өрөө гэж юм чи мэдээж угаалгын өрөө байгаа. Тийм ээ. Ван байна. Одоо бүх тоноглолууд маань байна. Мөн дээрээс нь хувцсны өрөө. Энэ чамд их таалагднах. Ягаад тэр өөр их загварлаг гоё хувцалдаг учраас танд их таалагдах өрөө. Та төрүүлж ирж харсан дээрх. За тийм явж байна. Энэ хувцсны өрөө. Вау, энэ хувцсны өрөөтэй тийм ээ. Уснаас гараад хувцас ойлгоход бас тохиромжтой тий. Тэгээд өрөөлөгөө шилжиж ороход болж байгаа зү тий. Вау, энд ясан гоё хэсэг. Ингээд мод хэсэг рүү яшаагээд доошоо харж болно. Хувцсны тоноглолууд маань бидний одоо хүмүүстэй өдөр тутмын хувцснууд маань ерөнхийдөө нэг ямар шүү хэлбэр хийцтэй, ямар зай талбай эзэлдэг гэдэг энд бол аюулгүй тооцоолж хийсэн байна. Хувцсны өрөө бас яг эндл нь ингэж шийдвэл гоё тий. Хувцснуудаа ичгээр тоос дарахгүй гэх юм тий. Душ байна. Вау, эндээ бас гоё том цонхтой байна. Нааш хараад ирдээ шиг ингээд хараа. Доошо войд хэсэг рүүгээ бас зэнчэнээс харчих боломжтой гоё явцтай. Тийм ээ, эндээс нөгөө цонхны нарны гэрэл тусаа тий. Ерөөсөө энэ сүүлийн үед энэ усыг хэмнэх гэдэг нь хамгийн чухал зүйл болсон. Тэгэхээр энд байгаа бүх сангийн тоноглолууд маань усыг 30-аас 40% хэмнэдэг тоноглолууд байгаа. Тэгэхээр нэгт байгаль дэлхийгээ бодоход, хоёрт эдийн засгээ бодоход усаа маш сайн хэмнэж байна гэсэн. Зөв бүр бодит хэмнэлт гэсэн үг. Бодит хэмнэлт тийм. Роха брендийн шүршүүр нь ус хэмнэх тусгай технологиор бүтээгдсэн бөгөөд шүршүүрээс гоожих усыг даралттай агаартай хамт нийлүүлэн шахах зарчмаар ажилладаг тул усанд орж байгаа хүнд зуны бороо орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ усыг хэмнэлттэй ашиглана. Дүүшний хэсэг бас их том Энэ байгаа. хэсэг их таалагдлаа. Дүүшнээс гараад хувцас солино тийм ээ.
Casa da Vinci-гээс хаус авч байгаа хүмүүст бас сонголтууд байгаа. Хэрвээ та сэргээгт гэрчим мөчийг тэ нэмж ашигламаар байвал тэр тоноглолын бас хийгээд өгнө. Дээвэр дээр нарны панелууд хийгээд өгнө. За унтлагын өрөөнөөс гарангууд энд ажлын өрөө байгаа юм. Тий. Та суугаад идэж болно шүү. Өөрийн л ер нь юм тусгай private орчин үүсэх ёстой. Тэгээд бас гэр бүлийн хэд идэвхтэй амьдралгаа орж нөө ажлаас сатурахын тулд энд ингээ угаалгын өрөөг нь шийдэд өгсөн байгаа юм. Энд дүүш байгаа, угаалдуур байгаа, бас суултур байгаа. Таны ажил мэргэжлүүд мэдээж бас улс орнд амнсан, явсан, уулзсан, учирсан ажил хийж байгаа. Тэгэхээр энэ бол яг л тийм 2019 онд одоо миний чинь бараг за нэг 10 хурал зөвлөгөөнд явчихв. Ирээл зүнхээ аваад буцаад хувцас солиод ингээл тэгээд сая ингээд 20 онд ковид гээд ингээд гарангуут чинь ерөнхийдөө бүх хурал зөвлөгөөнүүд зогсчихж байгаа. Гэхдээ юу ойлгож байгаа гэхээр ер нь бүх юмыг онлайнаар хийж болох юм байна. Тэгэхээр яг энэ ажлын өрөө бол айгүй нэг чухал нэг хэсэг л болчиход байна та нэг гэр бүлийн те. Одоо бүр бидний бодит амьдрал дээр байдаг шүү дээ. Телевизийн мэдээ хөтэлдэг хүн хүртэл гэрээсээ телевизийн мэдээг хөтлөөл хүмүүст өргөчдөг. Тий, ингээд доогуура бандаажтайгаа. Тий. Ширээний газар. Тэгээд дээгүүрээ зүгээр ерөөхдөө нэг гэж уцалж байгаа. Тэгээд сайн байцгаана заа дэлхийн эдийн засаг энэ дээр ингээд өөртөө холбогдлоо текстээр ярьждаг тийм ээ. За хүүхдийн өрөөнүүдийг үзье. Манайд ч одоо хүүхдийн өрөөл их чухал шүү дээ. Энд нэг жижиг өрөө, хүүхдийн өрөө. За аашигээ дахиад нэг хүүхдийн өрөөтэй байгаа. Жижиг өрөөтэй. Дундаа 1-0 дүр шийдэж өгсөн. Бидний зохион байгуулалт их гоё юм аа. Надад энэ цонхнууд нэг таалагдчихээн бол баг бүх өрөө рүүгээ гоё нар тусаад байна. Харин тийм. За хүүхдийн өрөө маань болохоор дундаа ариун цэвэр өрөөтэй байгаа. Өглөө хоцорч босоод тавуурлаа 1-0 дотор бөгнөрчиж байгаа байхгүй тийм юмнаас чинь хэрүүл үсэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо энд бол бүрэн боломжтой байгаа. Одооны байдлаар хоёулаа тоолоход бол энэ зөвхөн 2 дугаар давхарт 3 ариун цэвэр өрөө. Тийм байна. Таарч. Яг таарч. Ариун цэвэр өрөө бүхий л одоо энэ хэрэглэгдсэн тоноглууд маань мөн адил нөгөө нэг усны хэмнэлттэй тоноглууд бүгдэгдсэн байгаа. Эрчим хүчинд хэмнэлттэй цахилгаан гэрэл тоноглууд байгаа. Мөн бас өрөө болгон бүгд нөгөө контрол дөрөв гэдэг юмтай холбогдсон учраас хөшөөг, гэрэл бүх зүйлс өөрсдийн нэгдсэн төв удирдлагатай байгаа. Энэ хэсэг бас урт их гоё юм байна. Коридор хэсгээс аягүй гоё урт байгаа тийм ээ. Гол нь энд нөгөө цонх байгаа болохоор ишээгээ байгалийн гэрэл тусаад тийм яг ингээ хаалгаасаа байгалийн тийм байна. Ингэж орж ирдэг. Энэ ханаас их өндөр агааз. Тийм байна. Энд өссөн орон зураг үлгэхэд маш том орон зайтай. Аанарт хамгийн гоё хэсэг энэ. Энэ түрүүний битэрийн харж Энэ ямар өөр тийм байна. Өрөөнөөс холбоотой 6.2 м. Дэшид хазны өндөр нь. Оо их ямар өндөр тийм. За энэ бол нөгөө open space. За маш гоё өндөр шалнаас таац хүрсэн ийм гоё өндөр цонх. Байгалийн гэрэл хангалттай сайхан орно. Нэгдүгээр, хоёрдугаар цэлээсэн том өндөр таацаар нь. Тийм байна. Ном уншаад, уншиж, кофе уугаад суухад яг гоё. Яг ном кофений юу хайр тавьсан шүү дээ. Ил галлын дэргэд цочинтойгоо суугаад кофегаа ууж олно, номоо уншиж олно. Нэг тийм 50 амгалан тий орчин байна тий. Энэ камен зуух тавигдсанараа энд их тухтай тайван байх боломжийг бүрдүүлээд өгчөж. Тийм байна. Энд ерөөсө шууд суугаад яг шууд баг ном уншмаар санагдаж байна. Ер нь баг амралтын хэсэг байгаа биз? Тэ? Амралтын хэсэг. Дотоод засал тавилга болон бүх насны хүмүүсийн сонирхолд нийцэх тус төслийн Итали Монгол архитектуруудын багийн ахлах архитекторч Альберто Заттатай та бүхнийг уулзуулъя. Casa da Vinci вилла төслийг бид хэрэгжүүлэхдээ жинхэнэ вилла төсөл ямар байх хэрэгтэй вэ? Тэр дундаа Монгол орны нөхцөл тохирсон байдлаар ямар шийдлэр хийх вэ гэдэг талаас нь авч үзсэн. Энэ төслийн нэг гол онцлог нь нийтийн болон хувийн эзэмшлийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлсэн бөгөөд төвийн дэд бүтцүүдтэй холбоснод байгаа. Мөн дотоод засал интерьерийн шийдлийн хувьд
бид урт хугацаанд хуучрахгүй байх, Монгол хүний соёлын онцлог, цагаагаарын онцлогтой ойр байх талаас нь авч үзэн, модерн, контемпорари урсгалуудыг хослуулсан фьюжн хэм маягаар шийдсэн. Фьюжны чиг хандлага маань ямар нэг хоёр урсгалыг хослуулсан урсгал бөгөөд энэхүү төслийг сонгосон хэм бүхэн өөрсдийн сонирхол таашаалт нийцүүлэг хийх засал болон тавилгатай төгс хослох юм. За ингээд хооллох хэсэг рүү хоёлаа оръё. За тэгээ. Ингээд хооллох хэсэгт бол маш том хоолны ширээ засч болно. Тийм ээ. Жишээлбэл танаа жишээ нь айгүй Манайд бол одоо хооллоо шүү дээ тий. Тийм. Тэгэхээр За их чухал. Бид зургуулаа суун, дээр эмээ өвнөр суун. энд бол жишээлбэл 10 хүний ширээ зассан байгаа тий. Тийм ээ. Тэгэхээр маш том орон зай эмчээ бүрднэ гэсэн үг. Энэ хооллох ширээ дайнинг одоо энэ өрөөний энэ шилэн энэ том гой ханаа байц. Тийм ээ. Тэгээ эндээс цаашаага шууд байгаль хэмээн сайхан толдно. Одоо хам богд сайхан уул маань сайхан налаагаад байж байна. За тэгээд эндээсээ бас террас руу гарч болно. Вау, эндээсээ шууд гарах юм байна тий. За ингээд шууд гарах юм биш үү тий. Вау. Тийм ээ. Энд ингээд өглөөний цайгаа тий нартай. Зуны өглөө. Тий. Өглөөний гэрэлт, өглөөний наранд кофегаа уугаад, өглөөний цайгаа гадаа уугаад. Террас дээрээсээ шилжээд зочны өрөөнийхөө террасаараа дамжаа ороод ирж болно. За мөн бас энэ террас чинь дахиад бүтэн тойроод бүр нөгөө талаас орж болно. Өөрийгөө нь харахад бол хараас халамжтай сайн аав шиг харагдаж байна. Хоол сайн нэз. За би яг ч тэгж хоол айхтар сайн хийхгүй гэхдээ Гэж ярьж байгаа хүмүүс сайн гэдэг тийм. Энд нэг өрөө байна тий. Энд ингээд тусгай нэг өрөөтэй үндсэн галтайгаа нэмчээнэ. мөрөдлийн галтгой юм шиг л санагдчих. Ер нь энэ байрыг худалдаж авах. Үгүй чи дөнгөж эхэлнэ. Харин айгүй гой санагдчих энэ хэсэгт нь ороод дөнгөж эхэлнэ. Дөнгөж эхэлнэ. Тэгээд бас нэг гоё юм. Ингээд хоёр галтгоонд хоёуланд нь цонхтой. Тийм ээ. Байгалийн гэрэл галтгоолгоо наашаага сайн орж ирнэ гэсэн үг. Тэгээд аяг тавмаг аваад ойр зүр ингээ хараа яж хаад энэ айгүй гоё шийдэл байгаа. Таалагдчихэж байна. Надад харин энэ галтгоо илүү таалагдлаа. Энэ болохоор туслах галтгооны хэсэг. Тэгээд одоо зочин ихтэй үед хин шүү хяраас гаргахаар хоол бэлдэх үед тий энэ галтгоонд бэлтцээ хийж болно. Эхнэр төр чинь нөгөө нэг урд сургуулаа төгссөн их сургуулаа. Хаана? Бээжинд. Оо за. Тийм тэгэл ихэвчлэн ер нь хятад тоол хийх нь илүү. Тэгээд найз нөхдөд ч гэсэн танаа тэр хоолой чи ингээ тгийгээл ирээл. Вау. Тий. Би бас ийм юм дуртай. Энд ингээд дахиад нэмээд хөргөч хөлдөгч хийх. Тийм. Ингээд нэмэлт юм бэлэн зай байна. Тэгээд нөгөө галтгоонд чинь аюу их тийм зай ихтэй байвал тэ бид ч хүүхдүүдийнхээ илүү хоол хүнс аяг тавга хураахаас хийжтэй тийм. Хоёр дахь галтгооны ер нь бол энэ санаа ер нь маш таалагдчихэв. Тэгээд би түрүү хэлэх гэжсэн нөгөө яг энэ галтгоо бол баг манай эхнэрийн хувьд мөрөөдлийн галтгоо байх шиг байна. Надад энэ хэсэг бас үнэхээр их таалагдчихэв. Энэ доотлын зөөрийн давхар одоо би нэг давхар гэж хэлэх юм уу да. Энэ маань их хайтайхаа их гоё. Чи энэ обог ингээ хэлээ үсттэй. Ямар гоо зүйлх юм те. Зүйлх. Даавуу шиг байгаа. Тийм ээ. Евро стандартын Евро мобай. Тэгээ энэ сүүлийн шинэ технологи байгаа. Энэ зөвлөх юм даавуу шиг. Тэгээ энэ обоо маань бас давхар өөрөө дулаан ялгаруулдаг. Оо за. Тий. За хоёулаа ингээл гიშгэж байгаа шаал энэ шатны энэ хийцэл гэдэг нь ингээ нэг цаанаа нэг гоё юм нэг битүүмжлэл сайтай гэдэг юм уу нэг арай нэг ондоо байгааз. Тийм ээ. Цэвэр модон шашгил. Яг зөв цэвэр модон шал. Энэ маань Porsche Berlinet гэдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн байгаа. Евро стандартын. За тэгээ хамгийн гоё нь юу гэхээр энэ маань байгалийн ой модоор биш. Өөрсдийн үржүүлгийн ой модоор хийдэг шал байгаа саний шална. Зөв. За гараашнд өрөөд ирлээ. Нилийн том чинь баг шахуул 4 машин орох юм уу? Хангалттай орно. Тийм ээ. Ийшээгээ ер нь бол бас хүүхдүүдийн дугуй, чарга юу гэдэг те бүгдийг хийчих боломжтой л. Яг үнэ.
За наадах ч юм байна шүү дээ. Өшөөгөр тусдаа дахиад өрөө бас бэлэн байгаа. Оо за. За тэр өрөөг энд шийдсэн. Ер нь айлын хог новш дийлдэхгүй. За тэр тусмаа хамгийн их ад үзэгддэг юмнууд чинь аав нарын цуглуулсан юмнууд хамгийн ад үзэгддэг. Тэгээ болж өгөөл ээж нар бол гэр бүлийнхэн харагдаад байхгүй эндээ хийгээд төгсцэн ч бас болж байгаа. Тийм ээ. За энэ гоё өрөө байна. За энэ өрөө. Энэ өрөө угаалгын өрөө. Угаалгын машин, хатаагч. За дээрээс нь дүүш, 0, угаалтур бүх юм байгаа. Энд бас нэг өрөө байгаа. Яг үндсэн зориулт нь бол юу вэ? Нөгөө гэрийн үйлчлэгч. Гэрийн үйлчлэгч болон хүүхэд тасрагчийн төр байрлах. Тусдаа хувцснараас ойлгох эндээ амрах өрөө нөхгүй. Тэгээд намбоо их таалагдчих шиг байна те. Тийм байна. Тэгээ цэвэрлж болж юм болоо даа л гэж байна. Бололгүй яах вэ? NCT компани ногоо яриад өг бид битэн гэсэн урандаар ажилладаг. Энд манай компани мэргэжлийн барилга ах зүтгүүр болон ландшафтын төлөв цогц шийдлийг мэргэжлийн хамт олон бол хийж гүйцэтгэдэг байгаа. Ингэхдээ бид нэр зөвхөн компани дотроо биш, гадна дотоодын доктор, профессор мэргэжлэнүүдийг өөрсдийн компанид бас санал солилцож мөн ботаникийн шинжилгээ ухааны хүрээлэн, урмал хорио цэрийн одоо юм хүрээлэнгүүдтэй дандаа нэгт хамтарч ажилладаг. Бид нар дараагийн төслүүдээрээ эрчимтэй хөгжсөн одоо хүчрхэг үндэсний систем гэх мод үржүүлэхийн газрыг ажиллуулах нь зөв юм байна. Өөрсдийнх нь нөөцийг бий болгох яваад байдаг үүднээс 2015 оноос мод үржүүлэхийн газар байгуулаад 1500 м2 талбайд 4 үеийн хүлэмжтэй ажиллаж байна. Одоогийн байдлаар бол 14 төрөл зэмлийн 70,000 шиг одоо суулгацыг бол үржүүлээд яванд өөрсдийнхөө дотоодын хэрэглээг хангаа явна гэсэн зорилготой тавиад ажиллаж байна. Өөрөөр авчиртаа битгүү эсвэл одоо том утгагүй амьдрах гэж байгаа манай овшин сууц гэж хэлдэг. Тэгээд сүүл сууцаа. Асата винчи вот таатаа ногоон байна. Эсвэл байгальтайгаа ойлгох. Яг Улаанбаатар хоттой. Яг ихэвчлэн амьдралаа ойлгох байгаа юм. Баадгүй аагаар дээр амьдрал байгаа. Тийм гоо амьдралын төвшөлтэй байх шиг байна. Ерөөсөө одоо монголчуудын маань ярьдаг ихэвчлэн нүхтий ам явдаг замлаа орж ирэхээр Casa da Vinci гэдэг Vinci бизнес маань ингээд иргэдтэй дөрөж юм болж байна. Эхнэр ихтэй нөгөө одоо энэ яг NCT Group-ийн өмнөх төслүүдийн бас юм сайн мэдчихжээ. Тэгээд яг энэ төслийнхаа нөгөө нэг цонгийн айгуу сайн харуулдаг шиг байна. Ногоон байгуулсан харуулсан байна. Огдомын таттай гэж. Оо тана шинэ байрны найртай иргэн уулзсан ерөнхий бишүүдээ ашиг хажуухан дотор ингэ гоё хэмэл нуур байгаа шүү дээ. Хэмэл нуурыг ихээр автай. За ингээд яг муу шиг энэ ямар шиг бэ? Энэ гоё загсаалтайг хийгээ. Энэ чинь ямар тастай. Нарны тастай гэж ярьдаг. Тэгээ нарны мөчлөг дээр игээд бол маш гой таарч. Тайван амьч. Ирүүл ирвэсээ. Асиатаа амбэнтэй таапд өсөөр. Casa da Vinci төсөлтөөр маань бол бид бүхэн property management-ийн мэргэжлийн баг оруулж байгаа. Энэ мэргэжлийн баг маань юу хийдэг вэ гэхээр нийтийн эзэмшлэн зам талбай, нуур цөөрөм, за club house гэж ярддаг бүгдээ оршин суугчид цуглах одоо тэр хэсэг. Тэгээд хаусных нь өөрийнх нь арчилгаа үйлчилгээ, тэгээд найдвартай харуул хамгаалалт, за инженерийн шугамжилжээг авч явах бас мэргэжлийн баг. За дээрэс нь Casa da Vinci төслийн маань бас нэг давуу тал нь гэх юм бол цахилгааны их үсрийг бас нарны зайгаар шийдсэн байгаа нь энэ нарны зайг бас ашиглалтыг авч явах ийм мэргэжлийн баг гэсэн энэ олон үйлчилгээ өдөр тутмын авах энэ хэрэгцээг хангахын тулд энэ заавалч одоо сөөх гэхээсээ илүү property management-ийн үйлчилгээг авч явах нь бол зөв юм байна. Дээрээс нь бүх төрлийн консьерж үйлчилгээнүүд одоо жишээлх юм бол такси дуудлагын үйлчилгээ, хийм цэвэрлэгийн үйлчилгээ, за гэр цэвэрлэх үйлчилгээ, нохоо одоо салхилуулах ч гэх юм уу те энэ олон үйлчилгээнүүдийг бол багтсан ийм консьерж үйлчилгээ байна. Тэгэхээр property management-ийн үйлчилгээг NCT Group бол түрүүнд энийг нь оруулж ирж энэ Casa da Vinci төсөл дээр хийе гэсэн ийм зорилготой байгаа. Тэгэхээр үндсэн орж ирж байгаа хаалга байгаа шүү дээ. Тэгэхээр энд ингээд гадуур хувцсны шүүгэнүүд маань
энийгээд хийгдсэн байгаа. Хангалттай олон хүний хувьд зорно уу? Тийм байна. Тий. Манайд ч одоо шүүгээ их тусмаар байна. Ийшээсэн гутлнуудаа хий чинь. За бас өөр гоё юм байгаа. Ийшээгээ бас дахиад хувцсны шүүгээ байгаа. Тий. За энд ингээд хувцснууд болон дээд хэсэг рүү болохоор банк хэрэгэлдэггүй хувцас агуулах маягараас давхар хэрэглэж болно. За тэгээд одоо энэ хоёр давхар болохоор 3 ариун цэвэр байсан. Тийм ээ. 3 байсан. За ингээд доор болохоор ингээд 2 гэдэг чинь ингээд нийтдээ ингээд 5 болчихж байгаа. Тийм ээ. За энэ бол ингээд зочдын болон бас өөрсдөө бас гэр бүлийн хэрэгцээд хэрэгжиж болох ариун цэвэр байгаа. Тэгвэл би 6 дахын танд үзүүлье. За. За. Ингээд энэ бол гэр бүлийн өрөө буюу entertainment өрөө. Entertainment өрөөнд таныг маш гоё сюрприз хүлээж байгаа. Тэр бол вау. Энд саундтай юм байна тий? Саундтай. Найз бүсгүүчүүдийн эрэхт нь гоё саунд орох боломжтой. Тийм байна. Тийм ээ. Бас дүүштэй. Дүүштэй саунасаа гараад дүүшэндээ орчин тий? Тэрс ээж бүрэн бүх хэрэглээ энд байна гэсэн. Гэр бүлээрээ ингээд цуглаад гоё киногоо үзээд entertainment маркаар те. Тэгээ хүүхдүүдийнхээ найзуудыг дуудаад. Тийм шүү. За энэ өрөөний дээд талд бол ямар нэг өрөө байхгүй. Тэгэхээр энд бол ямар ч хүсснээрээ дуу чимээ гаргаж болно. Зайвал хангалттай. Одоо жишээлбэл энэ бууланд одоо юу гэдгийг танаа хүүхдүүдийн хэн нэг нь одоо юм сокер гэдэг штеп. Хэрвээ сокер дуртай сокер байрлуулж болно. Магадгүй өмнө нь тусна. Манайх одоо баг саксны шийд үлдэхгүй юм байна. Замс байж болно. Тиймэр давах гэсэн юм шүү дээ. Аа болгоод энэ ч. Тийм тий. Тэр чинь тэгээ нөгөө хүүхдүүдээ нөгөө багаас нь бага насныхын найзуудтай ойрхон байлгая гэж хоорондоо ер нь бол ярьдیں۔ Тэгээ ер нь бол энэ өрөө бол нэлээд дүүрэн л байхаар л найзуудаар нь дүүрэн байхаар л өрөө. Байнга завгүй. За тэдний хувьд зүгээр жаргалын орнд болох юм байна л да тий. Тэгэхээр энэ Casa da Vinci-гийн хаус болгоно одоо ингээд өөр хоорондоо харилцан адилгүй. Тэгээ бас ингээд яг ингээд нэг копи бас нэг өөдөртэй юу ингээд явахгүй. Бүгд өөр өөрсдийн төлөвлөлттэй, өөрсдийн тусдаа бие даасан зохион байгуулалттай явж байгаа. За энийг одоо зохиод оруулах шууд энэ байрыг авлаа. Үнийн дүнгээс 10 хямдруулъя. За. Ахас. За өнөөдөр хүрэлцэн ирсэн гайхалтай хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Баярлалаа гэж найдаж байна. Та бүгдийн маань гэр бүлийн хайж явсан одоо хамгийн сайн төсөл гэдэгт бол би үнэхээр найдаж байна тийм ээ? Тий. Хоёр ажиллаж байгаа бол энэ төсөл маань ингээд гэрэл гэрэлтүүлэг маш сайтай байгаа. Агаар маш гой тунгалаг цэвэрхэн байгаа. За тэгээд хоногийн 24 цаг бүхэл өдөр яг л үргэлж ийм сайхан аюулгүй харуул хамгаалтай байх болно. Үргэлж ийм сайхан цэвэр цэмцгэр энэ сайхан орчингтай бас бүрдүүлээд байж болно. За та нар ч гэсэн маш гоёор хүлээж авч бид хоёрын хувьд одоо энэ мөрөөдлийн хаус төслийг одоо танилцуулсанд маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд ирсэн зочтой өдөж өгье. Дараагийн удаа өөрсдөө та бүхэн маань хүүхдүүдээ аваад нүүж ирэх нь дээ тийм ээ. За аз жаргал сайн сайхан идэх хүмүүсээ маш баярлалаа. Баярлалаа.